Багш нар нэгдүгээр бас бүгд өөрийн бие өгч чадахгүй байна гэж өөрөөрөө ингээд жишээлхэд би тэгж боддог. Тэгээд судалгаан дээр суурьсан мэрэгчлүүдийн зөвлөгөө бол бас маш чухал. Энэ бол ялангуяа манай Монголд төгсөж байгаа салбарын нэг гэж боддог. Тэгээд би одоо тарай хөгжлийн үеийг бол энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа маш баяртай байна. Тэгээд бас энэ байгууллагатай холбогдож ер нь ганцхан төв сайн биш. Нэрээд хүүхдээ мэргэжлийн зөв сонгуулж бүтээлтэй одоо улс орнтой хэрэгтэй болохын тулд эцэгчүүд бол энийг бүр 8 дугаар ангиас нь эхлээд анхаарал давтамжтай судалгаанд оруулаад ингээ хүүхдийнхээ авиас чадрыг илрүүлээд ямар мэргэжил тохиолдол бас улс орны хувьд ч юм уу олон улсын хэмжээнд ямар одоо мэргэжил илүү гэрэл хэрэгцээтэй байгаа юм. Талаар ч юм уу энэ мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллавал илүү гол үнэ болж явах хаа гэж итгэж байна. Seda судалгааг зөвхөн нэг удаа аваад биш. Тэгээд хэд хэдэн удаа ингээд анги тодорхой одоо судалгаа хийж байгаа хүмүүстэй анги өсөх тутамд давтамжтайгаар ингээд авах юм бол бас хувьсэл өөрчлөлт их гарах ба. Энэний үгдүүд бол нэгдсэн одоо нэг сонголт байхаа гэж боддгоо. За ингээд та бүхэн амжилт хүсье.